Тэгээ нөө ажлын хэсгийн зорилттой дүгнэлттэй ерхийд нь бол санал нэгдээд байгаа юм л та болгоомжтой яг шин дарга. Тэгээд энэ чуулганыг 9 сарын 15-наас эхлүүлнэ энэ төр дээр бол санал нэгддэг зүйтэй баг гэж бодоод байна. Тэгээд миний асуугаад байгаа нь болохоор энэ зарлагын хяналтын дэд хороо яг энэ төсвийн хүрээний мэдээлэл гүйцэтгэлийг хилцэж явхад арай жоохон цаглбарын хувьд эрт мэдээлэл албан ёсоор авах ийм шаардлага байна гэж юун дээр үзээгүй юу, ажлын хэсэг дээр үзээгүй юу, та өөрөө юу гэж бодож байна, та өөрөө маш туршлагатай дэд сайд хүртэл хийж явсан ийм хүн учраас би тэр үүднээс л асуугаад байгаа байхгүй юу? Хилцүүлэг дээр цаглбар дээр нөгөө зарлагын хяналтын дэд хорооны хугацаа байгаа нэг юм. Яг одоо энэ чинь хуулийн төслийн өргөн барьсан байгаа юм билээ. Тэгээд дахиад хуулийн төсөл дээр яг энэ үйл ажиллагаатай холбоотой зарлагын хяналтын дэд хороотой холбоотой үйл ажиллагаатай холбоотой. За хариулт болгонтэй гişүн. За төсвийн зарлагын хяналтын дэд хорооны зохицуулт бол яг хэвээр байгаа. Төсөв хилцэгтэй холбоотой ерөөсөө нэг үе шат нэмсэн. Сая бид нар 25 оны төсөвдөр иргэдийн одоо гишүүдийн гол бухимдсан зүйл нь бид нар эхний удаа ерөнхий сайд танилцуулгын төсвийн ерөнхийлөн зарагч нараас 2 хоног бид нар асуулт асуугаал за шууд хуульд нийцэж чинь хилцхийг дэмжиж гэдэг шиг тийм санал хураалт явуулсан. Дараа нь бид нар сайн танилцсан чинь болохгүй зүйлүүд байхад буцаах бид нар эрх зүйн орчин байхгүй болсон байсан. Тэгэхээр одоо бол бид нар нэг үе шат нэмээд эхний үе шатанд танилцсан. 2 хоног одоо хэртэй байх болоо 100 гаруй гишүүд асуулт асуугаад тэрүүнийхээ дараагаар одоо яг үнэлэхэд тойрог дээр очиход бол хамгийн чухал ярих юм нь эх жил манай улс яаж хөгжиж чинь тэтгэвэр яаж нэмэгдэх чинь гэхэд ярианы сэдв нь энэ төсөв болно гэсэн төсвийн төсөл. За үүнийг авч очиод тойрог дээр уулзалтуудаа хийгээд эрүүл мэндийн салбарын ингээд эрүүл мэнд дээр яриагаа хийгээд буцаж ирээд түүнийхээ дараа магадгүй намын бүлгүүч гэсэн хуралдах байх. За энэ төсөв бол